За энэ бичлэгийг сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Энэ бичлэгээр болохоор хэдүүлээ өөрсдөө хэрхэн засах вэ, тийм ээ? Өөрсдийнхөө одоо амьдрал цаал болоод байгаа далд ертөнцийн бэлэг талын зүйлсийг яаж одоо бүгдийг нь өөрөө засах талаар ярилцсан. За тэгээ энийг болохоор одоо хэрхэн мэдсэн тухайгаа яриа л та. Сүүлийн 2-7 хоног ер нь хүний одоо тэр лувсын байраа хараал чатга удмын хараал тэгэл нөгөө карма гэл нөгөө 9 шидийн хиллгүүтэй нэг сөрөг гэрчим энергүүд байдаг штэ. Тэрийг ингээд харах гэж үзэж байгаа хгүй миний хувьд. Тэгээд яаж харагддаг юм бол лувсын байраа тэр хараал чатган тийм ээ чөтгөрөөр харагддаг юм уу, энергиэр харагддаг юм уу, тэр могоо жарахаа загсаар харагддаг юм болоо яадаг юм бол гэл ингээд асуугаад бяцлахаа суужсэн. Тэгсэн чинь тэр бол яг хөө ерөөсөө тэр харагдаж байдал тэр шин чанар нь ерөөсөө чухал биш. Тэр юу гэж нэрлэж байгаадаа чухал биш. Зүгээр л хүний энергийн орон талбарыг харлаа, хүний одоо сүнсний байр байдлыг харлаа. Тэнд ямар нэгэн болог үүссэн л бол тэнд ямар нэгэн одоо сөргөөр нөлөөлөд байгаа эрчим энерги ямар нэгэн болог байгаа л бол тэгэл тэрүүгээр нь л ойлгоод харчих хэрэгтэй. Түүнээс ч тэрийг нь заавал нэг хараал жатгал усын байраа гэдэг нэг хүнийг нэг айлгах нэрээр нэрлээд авах шаардлагагүй юм ээ л да. Одоо нөгөө хуучны хэлгүүч яг тэгдэг байхгүй, хүнийг айлгадаг байхгүй. Учир битүүлэгтэй яг хараал гэдэг чинь яг юу вэ бид нар мэдэхгүй. Нөгөө хараагүй учраас тий. Эсвэл тусын байраа ийм юмны чатга, ийм юмны хорлол морлол дэв мэв гэл эрэнгүүт чинь хүн айдаг шүү дээ. Бурхан минь яг нэг тийм дотроо нэг тийм чөтгөр мөтгөр нэг муухай амар төсөөлчдөг. Тэгэл одоо яана гэл айдаг. Гэтэл энэ явахтай нөгөө айлгадаг л өгнүүд юм байна. Мэдгүй хүнд тийм ээ, мэддэг хүнд ч бол яхаа хамаалах л да. Гэхдээ энэ ерөөсөө тэр зүтгэр шулманд байна уу, тэр могоо нэ нүү одоо хараал чатгыг аль нь ч юм хамаагүй зүгээр л эн чинь дүг энерги юм байна. Ерөөсөө ингээд хуримтлагдсан сүрэг энерги. Тэгээ тэр сүрэг энерги болохоор хүний энерги орон талбарт нэг блок болчдөг. Хаалт садаа блок хоошин татаад байгаа нэг тийм зуралдсан зүйл болчдөг юм байна л да. Тэгээд бүгдээрээ ижилхэн штэ угаасаа л яг өөрсдийг аваад үзэхээр тэр нөгөө байгаль устай холбоотой болохгүй юмнаас болсон уу, удам данжиж яасан уу, одоо нөгөө карманаас болсон уу, эсвэл одоо гадны одоо чөтгөр шулмаас болсон уу гээл нөгөө үүсэл нь тийм ээ өөр учир шалтгаан л өөр болохоос биш, яг мөн чанартай бүгд сүрэг эрчим энерги бүгд нөгөө хүний энерги орон талбарт ороод ирэхээр блок болчдөг юм байна. За тэгээ энэ блок нь яаж нөлөөлдөг вэ гэхээр өвчнөөр тийм ээ хамгийн наазах нь хүн өөрийгөө өвдөн гэж мэддэггүй. Тэгэл зүгээр байжсэн чи гинт нэг өвчтөй олчдаг. Тэгэл гайхаад одоо яагаад өвдөж юу нэ тэрэгэл айгаал тэгээ санаа зовоол эмнэлэг домлохороо дэмжлүүлдэг. За нөгөө төгөөр хүний энэ болгон хүний далд ухамсарт нөлөөлж одоо блок үүсгэх юм байл та. Жишээлбэл өөрийгөө хайрлахгүй байх, өөртөө итгэлгүй байх, өөрийгөө доош нь хийх, хин нэгнээс айж байх, эсвэл дандаа гомддог байх, эсвэл дандаа өөрөөсөө түлхдэг байх, ямар нэгэн тийм харах өнцөг ч юм уу ингээд хүний далд ухамсарт нь тэдгээр нөлөөлдөг юм байна. Тэгээд далд ухамсарт нөлөөлчихөөрөө далд ухамсараас цаашаа юу болдог вэ гэхээр тэрүүгээрээ дамжигдаад ажил төрлөнд бүтэхгүй байх, мөнгө санхүү нь хаалт үүсэх, тэгэл эсвэл гэр бүл хань ижилтэй болж чадахгүй байх, үр хүүхэдтэй болж чадахгүй байх, гэр бүл нь дандаа л нэг асуудалтай байх ингээл ерөөсөө амьдралын өдөр тутмын ингээ асуудал үүсдэг юм байна. За гихчжээ нь ингээл хүний нөгөө нэг зовлон те энэ ч болохгүй байна, тэр нь ч болохгүй байна, ингээд зовж ин тэгээд болохгүй байна, инглээ тэглээ гэсэн зовлон бэрхшээл зүдэн болгон ч л тухайн хүний энергийн орон талбартаа блокноос л үүсдэг юм байна ер нь явж явж. Тэгээ яг хөө тэр энергийн блок одоо тэр хүнийг бариад байгаа тэр нэг сүнсийг те өөрийнхөө нь гоё явуулахгүй байгаа, өөрийнхөө нь гоё хүсэл мөрөөдлийнхэн дагуу ингээд ажил амьдралын ингээд гоё сайхан явуулахгүй байгаагийнх нь л шалтгаан нэг нь харахаар яалтчгүй нэг блок байна гэж харагдаад яг хөө тэр юунаас болсон шалтгаан руу ингээд ухаад орох юм бол тэнд магадгүй нөө өмнөх насандаа хийсэн үйлдэлээс болоод хин нэг гомдооцсон те тэр хин нэг гомдоосноос нь болоод тэнцэнээс нь сэтгэлийн тэр гомдол нэхэл хараалж чаддаг ирсэн байдаг ч юм уу, эсвэл удмынх нь хин нэг нь аваачаад нэг одоо хорсгоцсон тийм ээ сэтгэлд нь ортол гомдоочсон хин нэгэндээ бие биендээ нэг муухай зүйл хийчихсэн тэрнээс нь болоод хүнээс гарч ирсэн тэр гомдол хараал ирсэн байдаг, эсвэл бүр зориудаар хийсэн тэр хараалж чадах нь ороод ирсэн байдаг ч юм. Ингээ үүслийг ингээд үзэхээр яг тэр учир шалтгаан үүсэл байгаа байхгүй юу. Тэгээ тэд нар чинь шууд нөгөө хүний бодол санаа, сэтгэл санаа, далд ухамсар, бие махбод гэл ерөөсө
нөлөөлөд эхэлждэг. За тэгээд ийм нөлөөтэй юм байна. Окей, тэгвэл энийг одоо яаж засах уу гэд асууж байгаа байхгүй. Одоо бид нар чинь нөгөө нэг засал хийн гэхээр хүн амьтан дээр очиод идэг тийм юутай уламжлалтай шүү дээ, тий. Засал хийдэг хүн дээр очиод засуулна, лам дээр очиод засуулна, бөө дээр очиод засуулна, эсвэл бурхан шүтэд засуулна гэдэг ч юм уу. Ингээ ямар нэгэн байдлаар гаднаас ингээ хайдаг нь бүр ингээ тийм бичигдээгүй хууль болсон. Бараг л хууль шахам болсон. Хизээч хүн өөрийгөө ингээд би өөрийгөө засчихъя гэд бараг бодохгүй тий. Сүүлийн үед л яг нэг ухамсарын сэрэлтийн цаг үе ирсэн учраас ингээд би өөрөө засчих, би өөрийгөө блог гаргачих, ухамсарынхаа төвшөнд арилгачих гэдэг юм аа жоохон мэдээд сүүлийн үед л мэдчихэе. Түүнээс өмнө нь бол тэгэл дандаа л нөгөө царай алдсан, мөнгө төгрөгөө барьж гүйсэн, хин нэгнийг шүтэж дагсан, гойрцсон, ингэчүүл нэг засагдчих юм болов, тэгчүүл нэг болчих юм болов гэс нэг горьдлого тэгээд явж байгаа тийм л өрөвдөлтөй болсон шүү дээ хүмүүс бид чинь. За тэгээд тэр өөрийнх нь энергийн орон талбарт ороод ирсэн зүйлтэй хүн өөрөө бясалгалын аргаар юу яаж болдго юм бэ? Учир шалтгаанаа таньж мэдж болдго юм байна. Яагаад тэгэхээр сүнс, дотоод сүнс өөрөө тэр угаасаа энергийн орон талбар нөгөө даалт ертөнцөө угаасаа мэдчил байгаа юм чин дотоод сүнстэйгээ харилцах, дотоод сүнс хэлж өгдөг юм байна хүнд. За ийм босоо, ийм энерги ингээд аврат чинь байна. Энергийн орон талбарт чи ийм мэдээлэл байна. Тэрнээс болоод ийм ингээд байна гэдэг чинь нөгөө бид нэр тунгаалтын бясалгал хийгээд байдаг шүү дээ. Тунгаалтын бясалгал хийж байхдаа нүдэн анаа суугаас сүнстэйгээ ярилцж байхдаа ингээд мэдээлэлээ бид нар олж авах боломж бүрэн байдаг юм байна. Энэ ямар нэгэн заавал өгөгдөлтөй бясалгадаг ч юм уу те, ямар нэгэн ламбуу хүмүүс хийж чаддаг зүйл бусны хийж чаддаг гэсэн юм биш юм байл да. Энд чинь хүн болгон сүнстэй л бол одоо сүнс болгонд байдаг тэр өгөгдөл юм байна. Ерөөсөө л нөгөө хүн өөрийгөө ингээд засах боломжтой юм биш үү? Өөрийгөө засчдгийг юм биш үү гэдгийг ойлгосон чинь ингээд миний сэтгэл ингээд маш гоё ууж ирсэн. Яа тэгэхээр заавал одоо тий энэ хүн ингээд хүн өвчин тоочвол хүн золон тоочвол ирэхээр заавал нэг засдаг хүн рүү чирж авч явал эсвэл заавал нэг уул усан дээр очиж мөргүүлгээл эсвэл заавал нэг бурхан шашин шүтүүлгээл тий ингээд заавар болохгүйгээр өөрт нь ойлгуулад ухамсарлуулад нөгөө ухамсрын өсгөчгд тийм ухамсартай нь ажиллахад хүн өөрийгөө засах боломжтой бүх түлхүүр чойжийн тэр бурхан буюу их үүсэл биднийг хайрладаг учраас тэр гой бүх боломжийг ингээд биднэрт өгсөн байдгийг мань гэдэг мэдрэнгүүт надад маш гоё ингээд талархах сэтгэл төрсөн. Нэрээ бурхан их үүсэл биднэрт маш их хайртай юм байна. Биднийг ингээд маш их ингээд зовоод аргаа барьсан үед маань өөртөө ингээд бүх түлхүүр байгаа гэдгийг нэг тийм байгаа шүү гэдгийг ойлгуулдаг тийм ээ. Өгцөн ингээд цаанаасаа ингээд заяан бол өгцөн байдаг нь ингээд үнэхээр гоё мэдрэгдээд хайр мэдрэгцэн л дээ. Тэгээд сэтгэл хөнгөрсөн. Тэгээд энийг ингээд бусад бүх хүмүүс мэдэж аваасаа гэж би бас хүссэн. Тэгээд яг хуу бясалгаад өөрийнхөө сүнснээсээ мэдээлэл аавна гэдэг нь бол хүмүүст аюу хэцүү юм шиг санагдаад байт юм шүү лээ. Яаж тэгдэг юм бол өөрийнхөө сүнстэй ярилцсан юм уу, ингэсэн юм уу, яаж ингэж мундаг бясалгаад байгаа, ямар гоё ич хийдэг ингэж ярьдаг. Гэтэл энэ бол зүгээр бидний нэг өдөр тутамдаа хийдэг хувцас агаадаг, хоолой хийдэгтэй адилхан зүйл ахгүй уул нь бол. Гэтэл зүгээр бид нар энийгээ одоо нэг арга билийнхаа боловсролыг багасаа тэнцвүүлээг уулмаас одоо ингээд ийм нэг ойд төрсэн сармагчин шиг болцсон. Гэтэл нөгөө аргын боловсрол, бэлгийн боловсрол гэдэг чинь жамынхаа дагуу одоо зөв замлаараа дандаа тэнцүү байж ах хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо нөгөө бэлэг талын боловсролоо алдангуудаа бэлэг тал дээр бол бид нөгөө хүннүүгээ өшөө болцсон шүү дээ. Яг бид нар арга талын боловсролоо орхицсон бол бас л нэг хүннүү шиг адыг цахилгаан тоог байхгүй. Тэгэл нөгөө хад агуудаа амьдрал тэгж байгаа. Яг тэрнтэй адилхан бэлэг талын боловсролоо орхицсон чинь бэлэг тал дээр бол үнэхээр харанхуй бүдүүлэг нөгөө буцаад нөгөө нэг тийм хад агууд амьдэрдэг үе шиг байгаад байгаа хгүй бэлэг талын хэрэг жишээлж ярих юм бол. Гэтэл арга тал нь болохоор жигтэйхэн технологи нь хөгжөөлөд те нөгөө тал нь орхигдсон. Тэгэхээр нөгөө нэг далавчгүй шуу шиг ингээд амьдрал ороо бусгаа одоо хүртэл яваад байхгүй юу? Хүмүүсийн амьдралыг харахаар угаасаа дандаа л нэг ингээд ороо бусгаа байдаг штэ. Нэг юм дандаа л нэг тийм алдаа дутагдал байдаг штэ хүмүүстэй овлонгоо л ярихгүй болохоос штэ. Тэгэхээр энэ арга бэлэг талынхаа боловсролыг тэнцвэрийг ингээ алдагдуулснаас болж байна. За хэрвээ бид нэр бэлэг талынхаа боловсролыг авч явдаг гэсэн мэт юу хийх байсан бэ? Энэ болохоор ерөөсөө багаасаа тунгаалтын бясалгал хийдэг, багаасаа анхаарлаа төвлөрүүлээ сурцсан тунгаалтын бясалгал хийдэг, өөртөөгөө ярилцдаг чадрыг суулгацсан байгаа. За дунд шат, агсан шатны боловсролтой болохоор бид нүдэн анаал өөрийнхөө өвд эцтэй холбогддог, дээд биетэйгээ холбогддог, дээд ухамсартай холбогддог чадрыг сурцсан л ах хэрэгтэй байхгүй юу? Сүнсэл юм бол тий. Сүнс олгонд ижил тэнцүү төр чадрыг өгөгдсөн их үүсэр бүгд бурхны хүүхдүүд бүгд их үүсэр нэг хэсэг гэдэг утгаараа бүгдээрэнд нь тэр боломж байсан л байгаа байхгүй. Ялангуяа нөгөө хөх сүнстэй хүмүүст тийм ээ бүр илүү боломжийг өгчөөд байдаг. Гэтэл нөгөө хөх сүнстэй маш гоё нөгөө сүнстэй давуу эрх авсан хүмүүс ч өвдөд ингээ явж ирэх хэрэг жоохон гонигтай тийм ээ.
За тэгээ бяцлахаа төвлөрч чаддгүй байсан бол төвлөрч сураад дотоод дуу хоолой сонсдог байсан бол тий дотоод дуу хоолойгоо бодлоор сонсдог болоод өөртөө ярилцдаг болоод ингээд яхаар хүн өөрийнхөө нөгөө болж бүтэхгүй байгаа юм ойлгодог байхгүй. Яхаа нөгөө дотоод сүнс нь телепатор хэлэх юм чинь бяцлахаа сууж хахад чи энэ дээрээ ийм гомдолтой учраас эсвэл чи өмнөх насандаа ийм юм хийсэн учраас эсвэл танаа удмын чи ингэсэн учраас тэнд тийм юм болсон учраас одоо ингэж байгаа. Тэгэхээр одоо хоёлаа ингэж засчиж болно. Энийг ухамсарлаад энийг нь тавьж явуулаад тэр эрчим энергитэй нь ярилцаад аргадаад зангилааг нь тавиач гэдэг юм. Ингээд тэр зааж өгдөг байхгүй тэр аргыг чинь дотоод ухамсар сүнсэж. Бид нар зөвхөн тэрийг сонсдог болчуулуулна болох гээд байна. Тэгэл тэрнийхэн дагуу явчихад хүн өөрийгөө засах энэ нөгөө ухамсарлаж ойлгосноор хүн өөрийгөө засах бүрэн боломжтой байдаг. За тэгээ энийг харсан чи надад бол их хялбархан санагдсан л та. Тэгэл яагаад иймхэн зүйлийг сураад иймхэн зүйлийг ингээд өөртөө те оршоод авч явж чадахгүй ингээд хаяад тэгээд бүхэл бүтэн нөгөө нэг олон хүний амийг авч одоод үр хүүхдээ алдсныхаа дараа ингэж хүн ухаарах хэрэгтэй тийм болоо гэд бодохгүй. Эн чинь зүгээр нэг ингээд засчих, ингээд хийчих л үзаа үсрээл нэг ингээд очиод ингэчих юм дэр болчих байсан зүйл байж штэ. Тэгтэл бүр ингээд нөгөө нэг одоо улсын нэхэл удмын хараалж чадах ингээд нэг аимшигтай юмнууд хийцэн байдаг штэ. Бүр ингээд тэр удмынх нь хүүхдүүдийн цөөрүүлээд ч юм уу гэр бүлэнд нь ингээд дандаа цөвтэй юм болгодог. Эсвэл эмэгтэйчүүд нь эрт өнгөрөөл, эрчүүд нь эрт өнгөрөөл ийм амар гашуудл зовлон болтлоо уулна явах шаардлагагүй маш хэлбэрхэн зүйл байсан байж тээ гэж ойлгоод бас жоохон хэцүү санагдсан. Эн чинь зүгээр л бэлэг талын л боловсрлоо бид нар аад үлдсэн байсан бол үдээд ингэж хүмүүс ийм хэцүү байдалтай ийм одоо үдээд ийм олон хүмүүс ийм хоорт хавдартай тахир дутуу ч юм уу зовлон зүтгүүртэй ядуу зүтүү ч юм уу амьдрах шаардлагагүй байсан гэж тэгж бодож байгаа. Тэгэхээр яг хүмүүс нэг юм бас тархины төвжээ байна л та. Заавал хин нэгнээр засуулдаг би өөрөө бяцлахаж чадахгүй тэгэл за нэг цагтаа хийсэн л үйл үүрэн бааз тэ тэгээд нэг хүнээр нь хэдэн төгрөг чамааг өгөө засуулчих гэсэн бодол. Энэ бодол бас үнэхээр өнгөц бодол байлаа шүү. Яа тэгэхээр шүү дээ орчлонгийн зам гэж юм байгаа тийм ээ. Орчлон ертөнцийн зам одоо угаасаа л байх ёстой тэр хим хэмжээ болохоор сүнс өөрөө туулал авч хөгжих ёстой юм байна. Сүнс өөрөө сонголтоо хийгээд сүнс өөрөө тууллаа аваад сүнс өөрөө хөгжөөд алдахтаа алдаад онохдоо оноод ухаарахтаа ухаарад ингэж одоо сүнс хөгжиж дэвшиж дээшилж байх ёстой тийм замын тогтолцоотой. Тэрний ингээд урдуураа ингээд хүн оруулаад тийм ээ хин нэгнээр засуулаад хин нэгэнд кармагаа шилжүүлээд явах нь бол маш их цаг хугацаа алдж байгаа хэлбэр юм байна. Яагаад сүнс завсрын ертөнцид ийм олон жил гацаад байгаа? Яагаад сүнс төрөл ахиж чадахгүй? Ингээд нэг зовлонгоо нэг алдаагаа дахин давтаа яваад байгаа юм тий. Эн чинь нөгөө бяцлал хийхгүй болохоор л тэгж байгаа юм байна. Ерөөсөө ухамсараа өсгөхгүй, ухамсартайгаа ажиллахгүй. Тэгээ нэг юм болохоо ачаар мөнгөний нөгөөд хин нэгнээр засуулчин гэсэн бодолтойгоосоо болоод энэ талын нөгөө нэг бэлэг талын боловсралгүйгээсээ болоод шүү гэдэг юм. Ингээд маш олон нөгөө нэг тамийн тойрог гэдэг шиг зовлонд амьдралаа олон дахин автсан байдаг. Гэтэл эн чинь нөгөө нэг сүнс уулан те тунгаалтын бяцлахлаа хийгээл бэлэг талын боловсролоогоо сайхан энэ тэнцүү сайхан хөгжүүлээл бяцлахлаа хийгээл ингээл явчвал маш хурдан хугацаанд ингээл өөрийнхөө болоо гацаад хөгжөөнүүдийн ойлголт тайлал ингээл хурдан хугацаанд ингээд гэгэрэх боломж болно байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд удаан ингээд гацаал нөгөө зовлонгоо дахин аваал зовоол ингээд энэ хичээлээ сурч чадахгүй нөгөө сургалтаа авч чадахгүй сүнс нь хөгждөггүй ухамсар нь тэлэхгүй тэгээл нөгөө олон нөгөө тавтаж зовоол ингээд хэцүү өмнөөс нь бүр ингээд нөгөө хүний хүнд зовно гэдэг шиг тий яг тэр нөхцөл байдал нь харахаар ингээд зовоод байгаа байхгүй. Тэгэхээр уул нь зүгээр бяцлахаад сүнстэйгээ холбогдоод ухамсарлаа тунгаалтын бяцлаа хийгээд бэлэг талын боловсролдоо цаг хугацаа зарцуулаад бэлэг талын боловсролдоо хөрөнгө оруулалт хийгээд тийм ээ. Ингээ явсан бол бид нар бол маш гоё тэнцвэртэй хөгжөхөр аахгүй. Бидний ингээд өсөх боломж, ирээдүйн маань гэрэлтэх боломж ингээд цаашаа маш гоё амьдрал бид нар хүлээд идэг. Тэгтэл нэг жижигхэн юм дээр ингээд хөгжөөтэй байгаад байна. Олон мянган жил хөгжөөтэй байлаа штэ. Мухар сүсгийн ачаар олон мянган жил хөгжөөтэй байлаа. Энэ цаг үед бид нар төрснөрөө бас азтай л да. Яагаад гэхээр одоо олон мянган жил нэг төрөлтөө удаан зовж байгаа сүнснүүдийн чөлөөлөгдөх цаг.
Хин нэгэнд чөлөөлөхгүй л те. Тийм амартай дээрээс бурхан бууж ирэл. За чи чөлөөлөгцөн гэж чөлөөлөгдөхгүй. Энэ бол өөрийгөө чөлөөлдөг процесс. Өөрийгөө чөлөөлөхөд харин дэмжлэг өгч штэ. Нөгөө их усрээс тэнгэрээс өндөр давтамж, өндөр ухамсарын давтамж өгж гин, цаг хугацаагч хурцсуулж өгж гин, олон сүнслэг багш нарыг өгж гин. Тэгэл дэмжээд байгаа хгүй. За одоо бүх нөхцлөөр чи хангая те. Хоол байраар нь хангая гэдэгтэй адилхан бүх нөхцлөөр чи хангаад өгөө энэ цагт. Одоо ингээд энэ тамийн тойргоос ингээд гарчих тийм ээ. Жохон бясалгал хийгээд, жохон тунгаалтын бясалгал хийгээд ухамсараа ингээд ахиулж байгаа. Маш ингээд амар хурдан хугацаанд ухамсарыг чи ахиулах ингээд бүх гаднах нөхцөл байдлыг чинь бүрдүүлээд өгье мэ гэд хангацсан. Одоо бид нар хүмүүс болохоор мухар сүсгээс гараад өөрийнхөө ухамсарыг хөгжүүлээд бясалгалаа хийж сураад дотоод сүнстэйгээ холбогдож сураад өөрийнхөө бүх одоо карма одоо хараалж чадах ч гэдэг юм уу те нөгөө айлгаад байдаг бүх юмныхаа учир зангилааг нь тайлаад ингээд сүнсээ өсгөх чөлөөлөгдөх гээгээрх ингээд боломж нөхцөл нь маш гоё ингээд бүрдсэн байгаа учраас би ингээд та нартай хуулцаад байгаа хгүй ингээд маш гоё цаг үе байна ингээд чадах юм байна хэдүүлээ чадах юм байна. Энэ бүхэн чи ерөөсөө энэ бидний л энергийн талбарт ороод ирсэн нэг юм блок юм байна. Тэгвэл бид нар ухамсараараа энийг учир шалтгааныг тайлаад өөрийнхөө алдаа дутагдлыг те засаад өөрийнхөө эгог анзаарч засаад өөрийнхөө гомдлыг анзаарч засаад өөрийнхөө одоо тэр тавьж явуулж чадахгүй байгаа юмаа тавьж явуулж засаад за тэгээ бүр нөгөө нэг арга ядсан зүйлс байгаа өмнөх цаг хугацаанд хийсэн юм а бид нэр санахгүй байгаад байдаг бага насандаа хийсэн юм а бид нэр санахгүй байгаад байдаг тэгвэл тэр юмыг чинь нөгөө бясалгал хийхээр мартагдсан тэр процессыг нэгэн тал одоо энерги орон талбарт чинь тэр мэдээлэл байгаа юм чинь сүнснээсээ татаж авч болдог байхгүй. Тэгээ бясалгаад бид нар тэгэхэд тийм юм болоод ингэсэн юм байна. Тэгэхэд тийм алдаа гарсан юм байна. Одоо нэга засчигээд учир шалтгааныг мэдэх бүрэн боломжтой. Тэгээ нэг учир шалтгааныг мэдээд хүн ойлгочхоор тэр нөгөө блокийг чинь 50% нь автоматар алга болчихно. Тэгээ үлдсэн хувь нь болохоор бид нар тэрийг яг ойлгоод ухамсарлаад цаашдаа нөгөө тэр зүйлээ давтаж хийхгүй тийм ээ. Нэг гэсэндээ хүмүүс ярьдэн шүү дээ. Даалт ухамсартайгаа ажиллаа. Даалт ухамсарт чи ийм блок гацаа байгаа учраас би чи ингээ өвдөд байгаа. Даалт ухамсарт чи ийм юм болохоо айцсан учраас амьдрал чинь ингээд байгаа мэ гэдэг чинь даалт ухамсар гэдэг чинь бидний энерги орон талбарт байгаа. Бидний тархиараа санаж чадахгүй байгаа. Тэрнийг болсон үйл явцын процессын эрчим энерги л онгод хуралдсан байхгүй юу. Тэгээ бид нэр тэрийгэ бясалгалаараа дамжуулаад олж мэдээд ухаарч таниад өөрийгөө засах юм бол тэр чинь хичээлээ сайн сурчин гэсэн үг. Хичээлээ сураад дараагийнхаа сүнсний ингээд чааш тийм гоё ирээдүй амьдралаа хүссэн амьдралаа зохицуулж болох нь байна. Тэр хин нэгний өвгдээдсэн хин нэгний хийсэн алдааг бид нэр ингээд засаж болох нь байна. Цаашаа үр хүүхдүүдийнхаа ирээдүйд маш гоё амьдралыг бэлэглэх ингээд боломжтой болчихж байгаа. Яг хүн өөрийнхөө энергийн талбарт ороод ирсэн зүйлийг өөрөө засах бүрэн боломжтой байт юм байна л та. Яг тэ магадгүй өөр удмынхаа тэг бүх хүмүүсийг засч чадахгүй байж болно. Өөр хин нэг нэмийг очоод тэг бид нэр авранд нь ороод энергийнх нь орон зайд ороод эсвэл сүнсээ тэр хүнийх нь биеийн дотор оруулж засаж чадахгүй байж болно. Гэхдээ наад захын юм нь шүү дээ. Бид нэр лам бөө бишээж болно л та. Гэхдээ энэ цаг үед энэ одоо ухамсарын шилжилтийн 90 цаг үед дээрээс одоо маш гоё өндөр эрчим буулгаж байгаа олон сүнслэг багш нар бий болж байгаа энэ цаг үед бид нэр ерөөсөө өөрөө засах юм байна гэдэл маш сайн ойлгож ухаарах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэл энэ хүн чинь өөрөө засах боломжтой юм байна шүү дээ. Өөрөө тэрийг ухаарахгүй, олж харахгүй, ойлгохгүй байгаа болохоор л тэр энергийнхаа орон талбарт орж ирсэн тэр блок тийм ээ тэр сөрөг эрчимдээ өөрөө дарлуулад яваад байгаа юм байна шүү дээ гэдгийг надад ухааруулж байгаа байхгүй. Тэгэхэд харахад л ерөөсөө юу мэдрэгддэг вэ? Тэр энергийн орон талбарт байгаа гацаад төгжээ блок сөрөг эрчмийг харахаар шууд юу мэдрэгдэх вэ гэхээр энэ хүн өөрөө засч чадах юм байна шүү дээ. Ингээл энийг чинь засчих юм биш үү? Энд чинь ингээл арилчих юм биш үү гэдэг юм шууд надад орж ирж байгаа хгүй. Яаж засах вэ гэж асуусан чинь. Тэгэхээр ерөөсөө ухамсараар засна гэж би нөгөө фэйсбુક дээр пост оруулсан. Тэг хүмүүс асуусан л та. Би одоо ухамсараар яаж засах юм бэ те? Амар одоо ингээл удмын хараал гингүүт л удмынх нь хүмүүс тэгж ингэж үхэл лусын байраа гингүүт бас ингээл те амар хүмүүс үхэл хахаар бид нар нөгөө амар том юм гэ бодчихдаг. Тэгэл яанаас би яаж би энийг засах юм бэ? Энэ одоо юу болоод байна? Хин нэгнээс одоо аврал тусламж ирэхгүй бол энэс амар шигтэй юм болоод байна гэсэн юмар тархинд кодлогдчихдаг. Ерөөсөө тэгээд тархинд хүлээгээд авчдаг. Гэтэл энэ маань яг даймжирхаар тийм зүйл болдог. Болохоос биш яг засах дээрээ тулаад яг их усрыг хайхаар нэг тийм том зүйл биш байдаг байхгүй харьцангуй гайгүй. Тэгэхээр нөгөө битгий айгаараа л гэж хэлмээр аам л та нарт. Ингээ харахад ингээ хүн үхээд тий удмынх нь одоо эмэгтэйчүүд нь ч юм уу эрчүүд нь ч юм уу
нас нь одоо гүйцэхгүй зууртын байдлаар өнгөрөөд ч юм эсвэл үр хүүхдүүд нь гарахаа байгаа ч юм эсвэл хамаг юма алдаад ядуурч хоосроо ч юм уу ингээд харахаар үнэхээр аимшигтай санагддаг, сэтгэлд хүн цохилт өгдөг. Тэгээ бид нар ааждаг байхгүй. Гэтэл жижигхэн юмнаас болоод тийм хүний амнаас авч утсан зүйл болоод ингээл яах вэ? Яг мөн чанар дээрээ тэгэхэд хүн тайвширлыг олдгийн байлээ. Гэхдээ чи ийм л юмнаас болоод энийг чи ингээл гаргачих юм энэ дээр ийм жижигхэн юмыг харж чадахгүй учраас ийм жижигхэн юм ухамсарлаж чадахгүй байгаа учраас бүхэл бүтэн ингээд гэр бүлээ тий удам судраа өөр хүүхдээ амнасаа ингэж золиосолж хүн явдаг юм биш тий. Ямар ингээд сонир хэцүү юм бэ гэж бодож байгаа байхгүй. Тэгэхэд зүгээр л бид нэр жоохон ухамсартай байсан бол тийм ээ өөрсөндөө жоохон ажилтдаг байсан бол өөрсөндөө жоохон ярилцдаг байсан бол дотоос хүнсээ чагнадаг байсан бол ийм айхтар хүндрүүлэхт амжруулах юм биш байгаад аахгүй болно. За ерөөсөө лус гэдэг чинь өөрөө хүний доод төрөл. Тэгэхээр бид нар ингээд хажууд нь ингээ хамаагүй хүчтэй, хамаагүй энержитик тийм ээ, хамаагүй сүнслэг, хамаагүй одоо бурхны ивэлтэй ч гэх юм уу тэр нөгөө нэг хүний сүнс гэдэг утгаараа маш гоё одоо их үүсвэрийн нэг хэсэг тийм ээ. Их үүсвэрийн тод жишээ нэг ч хэсэг гэдэг утгаараа хажуудныхоо хамаагүй илүү одоо ухамсарлаг гэдэг утгаараа ч юм уу илүү байдаг юм байл та. Лус төв. Гэтэл бид нар ингээд лус твихэнд ингээд өөртөө хамаагүй илүү ээжж лус твихэнд ингээд ардуулангуудаа тэнцэнээс нь болоод бүр ингээд амь насны бүр нэхэлт ортлоо тэгж аимшигтай зүйлсийг өөртөө аваад байх болно. Шаардлага байхгүй. Яг логикоор бодоход яг тэгж харагдаад идэг. Гэтэл хүмүүс өөртөөсөө суул дорой эрчим энергид өөртөө ингээд базуулаад хохироод яваад байгаа байхгүй. Тэгтэл яагаад ингээд ингэхээр өрсөөл нөгөө ухамсар байхгүй. Ухамсарлаагүй, ирж хайдаггүй, тунгааж боддггүй хүмүүс одоо яаж явдаг вэ гэхээр өрсөөл тархиныхаа тархинд нь суулгаж өгсөн юмараа л явдаг. Мөнгө, сургууль, ажил. За нэг тэдэнд өртөө болчвол болно, ингэчүүл болно, тэрийг өөрийн болгочвол болно тий. За тэрийг өөрийнхөө эхнэрээ болгочвол болно, тэрийг өөрийнхөө нөхрөө болгочвол болно, эсвэл тийм нэг хаустай олчиж болно, тийм нэг машин аваад ончи, эсвэл тэр гадаад очиод тийм ажил хийчи, эсвэл нэг ийм бизнестэй олчи, эсвэл ийм гадаад очиод тийм сургууль сурчил гэдэг тийм л юмыг судалдаг болохоос биш, яг нөгөө өөрийнхөө бэлэг талын юм руу орж идэвхтэй судалдаг юм байна. Арга амьдрал дээр чи хүмүүс чинь бүр амар толгойн ажилтдаг шүү дээ тий. За одоо ийм ажил хийж байгаа, хүүхдүүдээ ингэж байгаа, эхнэрээ нөхрөө ингэж байгаа, би одоо ийм фитнес явах гэж байгаа, эсвэл би ийм бизнес одоо ажиллаа ингэж байгаа, ажил дээр ийм юм гаргаж байгаа, ийм юмд хүч сорих гэж арга тал дээр бол ингэ хүмүүсийн яриаг сонсохоор бүр биширтэл ярьдаг үстэй. Яаж ийм олон юмыг амжуулаад идэх юм, яаж энтэн толгой нь ажиллаад идэх юм, ямар итэвхтэй юм бэ гэд бархтал ярьдаг. Гэтэл бэлэг тал дээр юу ч байхгүй. Би ийм юмыг нэг олоод мэдчихье. Өөрийнхөө ийм юмыг таниад мэдчихье. Өөрийнхөө сүнсний өгдлийг мэдчихье. Энэ болохгүй байгаа зүйлийг би ухаад мэдчихье гэдэг ч юм уу. Бэлэг тал дээр ямар ажил хийх үү, бэлэг тал дээр юу хийх үү гэдгээ хинч ярьдаггүй, хинч тэрний талаар бодоогүй байдаг. Өөрт нь ямар нэгэн хэцүү бэрхшээл, асуудал зовлон тулгартал штэ. Яг хөө гэхдээ энэ цаг үед харьцангуй нөө сэрэлтийн цаг үеийн гэдэг утгаараа дээрээс бууж байгаа эрчим, за сүнсний нөгөө шахалт тийм ээ, дээд биесээс ирж байгаа тэр шахалтч гэдэг юм уу, одоо тиймэрхүү зүйлсээс зарим нь жоохон ингээд ухаад, гадарлаад, сонирхоод, судлаад мэдээл ингээд чагнадаг болчиход байгаа хгүй. Гэхдээ эн чинь саяхнаас шүү дээ. Гэхдээ масаараа хүмүүс бэлэг талынхаа ажлыг орхитуулсан хэвээр байгаа хгүй. Тийм учраас өөрсдөөсөө тийм доод түвшний доод твийн жижигхэн зүйлд ингээд базуулаад бие махбодороо одоо эрүүл мэндээрээ санхүүгээрээ цаашлаад одоо гэр бүлээрээ гэдэг ч юм ингээд олон хохирол ингээд хамсаад яваад байгаа нь ингээд харагдаж байна. Тэгэхээр энэ бүгдийг чинь бүгдийг ухамсараараа засах боломжтой болчиход байна. Өөрийгөө штэ ядаж өөрийгөө. Тэгэхээр энэ ажил төрлийн бүтлгүүтэл за эрүүл мэндийн шалтгаан, гэр бүлийн шалтгаан, хань ажлын шалтгаан, өөр хүүхдийн шалтгаан магадгүй таны буруугаас ч биш байж болно тийм ээ. Удамд амжаад удмын чинь хин нэгэн одоо лусыг хилгэнүүлсэн байж болно. Эсвэл удмын чинь хин нэгэн хүний гомдоогоод хараад хийлгцэн байж болно. Эсвэл удмын чинь хин нэгэн ямар нэгэн болохгүй зүйл хийгээд өөрөө ухамсарлаж засахгүй байсаар хагаад нөгөө эрчим энерги нь өөр хүүхд рүү махан бие рүү нөгөө эрчим энерги задрахгүй юм чи ингээд шилжээд ороод ирчих боломж байгаа. Гэхдээ таны буруу биш байсан ч гэсэндээ та бас засах боломжтой байхгүй ерөөсөө. За тэгэхээр одооноос эхлээд яах ёстой вэ? Тэгвэл би яаж засах вэ? Ухамсараараа яаж засах вэ гэвэл шүү дээ тий. Хамгийн түрүүнд бид нар арга тал дээр ямар их арга талын амьдрал дээр ямар их санаа тавьж, ямар их санаа зовж, ямар их боловсрал ярьж, тэр боловсралтаа ямар их мөнгө үрдэг вүлээ? Яг тэрнтэйгээ адилхан бэлэг талдаа тэрийг өгөх шаардлагатай байна.
Бид нар одоо хоол унд хийж гин, гэрээ цэвэрлж гин, ажиллаа хийж гин, үр хүүхдүүдээ сургаж гин, тийшээ явж те тэдний саяар тийм хувийн сургуульд хүүхдүүдээ сургаж гин, эсвэл өөрөө гадаадд очиод тийм үнэтэй боловсрал авж гин гэд маш их цаг хугацаа мөнгө төгрөгөө зарцуулж байгаатай адилхан бэлэг талдаа бас тэрийг өгөх хэрэгтэй байхгүй. Тэхийн тулд бэлэг талын боловсролтой хөрөнгө оруулалт. Ядаж бэлэг талын боловсролтой цаг хугацаа гаргая тийм ээ. Уншиж, судлаа, бясалгал хий. Бясалгал хийн гэдэг чинь бидний одоо өдөр тутмын хоол идэх, гэрээ цэвэрлэх, усанд орох ч гэдэг юм уу. Тийм одоо чухал зүйл байхгүй. Хүн одоо жишээлбэл одоо орчин цагт хүн жишээлбэл ингээд усанд орохгүй яваад чаддгүй шүү дээ тийм ээ. Арьсаа маш сайн арчилдаг болчиж, усан сайн ордог болчиж, гадаад төрхөндөө анхаардаг болчиж, хувцаа жоохон хэр болчихгод угаадаг болчих те. Яг тэрнтэйгээ адилхан энэ бэлэг талын бясалгал гэдэг зүйл чинь яг л бидний өдөр тутмын хийж явах ёстой зүйл байхгүй. Гэтэл энийг ор таслаа орхисноос л асуудал ихсээд байна л та. Уул нь жоохон тунгаалт хийдэг гэсэн бол өөрснөөхөө яагаад өвдөд байгаа шалтгаанаа бид нар олж шít. Тэр чинь нөгөө аураны чинь энергийн талбартаа хамчаа сүнс чинь хилээд өгдөг байхгүй. Сүнс чинь тэгтээ тэргүй бэлэг талын ертөнцийн бүх юмыг мэдж байгаа, бэлэг талын бүх юмтайгаа холбоотой гам чин хөөе энэ дээр анхаарахгүй болохгүй нэ. Хойлоо энийг ингээд засах хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм юм ороод ирчих гэдэг сүнс мэдж байгаа учраас бид нэр тунгаалтын бясалгалаа цаг гаргадаг байсан бол үдээд өвчин маань хүндрэхгүй, үдээд их хэмжээний өрөнд орохгүй тийм ээ. Үдээд одоо яа гэв хин нэгэн ойр дотныхоо хүнээ алдахгүй ч юм уу, ямар нэгэн гай зовлон амсахгүй байх байсан байхгүй. Тунгаалтын бясалгалаа цаг гаргадаг байсан бол тэр боловсролтой цаг гаргадаг байсан бол ядчил учир шалтгаанаа хүндрэхээс өмнө бариад авчна. За нэг энд ийм юм болоод байна шүү. Би энэ дээр нэг бясалгах хэрэгтэй байна. Энд нэг ийм айц байгаад байна шүү. Энэ айцаас үүсээд надад ийм юм болоод байна шүү. Тэгвэл би энэ айц дээрээ нэг ажиллах хэрэгтэй юм байна шүү. Энэ блог дээрээ за энэ хүлэн зөвшөөрөөгүй зүйл дээрээ энэ одоо харамсал гомдол дээр тийм ээ энэ өөрийгөө хайрлахгүй байдал дээр ч гэдэг юм уу энэ сул дорой байдал дээр ч гэдэг юм уу ингээд энэ дээрээ би ажиллах ёстой юм байна. Энэ дээрээ бясалгал хийх ёстой юм байна. Тэгэхгүй бол инээсээ болоод би өвдөөд инээсээ болоод орлогын өв таагдаач гэдэг юм үү те инээсээ болоод надад ийм асуудал болоод байгаа юм байна гэдэл мэдчих байхгүй. Хэрвээ тунгаалтын бясалгалтаа усанд ордог шээ, хувцас угаадаг шээ, хоол идэх шээ өдөр болгон цаг зарцуулдаг байсан бол тийм ээ. Тэгэхээр энийг чинь ухамсараараа засах гэдэг аахгүй ухамсараараа. Зүгээр нөгөө нэг учир шалтгааныг мэдчихвэл тэр баг засагдчих. 50% засагдчихдаг байхгүй юу? Одоо жишээлбэл бид нэр ингээд нэг юм өвдчлөө шууд эмнэлэг домлого ороод нэмжлүүлээд л тэгэл нөгөөх нь баахан мөнгө төгрөг баахан нөгөө нэг хими эм тариагаар өөртөө хордуулаад тэгэл түр нөгөөтгөө аргалаа тий. Ингээд явж байгаа хооронд зүгээр нөгөө тэр өвчнөөхөө учир шалтгааныг тэр асуудлынхаа учир шалтгааныг нь цангилааг нь ингээд өөрөө тунгаалтын бясалгал хийгээд эсвэл зүгээр бясалгал хийж байгаа сүнс чинь өөртөө чинь хэлээд эн чинь бол нэг тийм иж идэ нэг амар хэцүү юм шиг шүү дээ. Угаасаа хүн болгонд л байдаг зүйл ахгүй уул нь бол тэгэд бэлэг талынхаа ажиллаа хий бэлэг тал байдаг шүү гэдэг үднэс хүн болгонд зүн сайн хүн болгонд мэдрэмж зайцсан байгаа шүү дээ. Тэрийг л ашиглах байхгүй. Түүнээсээ шинэ бол амар тийм шифу багш нарын хийдэг юм биш байхгүй. Тэгэл бэлэг талтаа жоохон цаг гаргаад тэр чинь сүнс чинь өөрчилж хэлээд өгнө. Нэрвсэн асуудал юм. Энийг л ингэчүүл наа чинь болох юм ингээд. Тэгэл окей. Би чи энэ дээр л гацаад исэн мэн. Тэгэл ийм том юм болоод дэвэрчиж гээл ойлголт засцсан бол тэгэл болох байхгүй. Ер нь бол бүх асуудал тийм. Ер нь бол яг болдог бол миний хувьд одоо хүүхдүүдтэй багаас нь арга бэлэг талын боловсролын багаас нь өгчүүлэх зүгээр аахгүй юу. За ингээд амьдралд ингээд 9 шидийн юм тохиолдсон тийм ээ. Энэ дэлхий дээр хүчтэй энэ хүчгүйгээ гэсэн хуйлтай хин хүчтэй, хин боловсралтай, хин ухамсартай байна. Тэр нь одоо айх аюулгүй сайн сайхан амьдрдаг юма гэдгийг ойлгочих. За бэлэг талдаа ийм боловсралтай байх хэрэгтэй, иймэрхүү юм мэдчих хэрэгтэй. Арга талдаа ийм юм байж бид нар одоо идэх хоолтой амьдрах байртай байна гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд сургаа авчвал нэг зүгээр үдээд бид нар ийм өрөвдөлтөй байдалд орохгүй байх байсан байхгүй юу. За тэгээд ингэдэг юм байна. Одоо тэр яг хүнд яаж нөлөөлдгийг яриа л та. За тэр усын байраа хараалцдаг за нөгөө юмнууд байгаа шүү дээ тий. Тэд нар чинь хүнд ингэдэг юм байна. За яг бие махбодын өвчнөр бол илэрдэг ойлгомжтой тий. Бид нар ингээд өөрсдөө өвчин тусна гэж бодохгүй шүү дээ. Ингээд явж идэл гинт нэг юм өвдөл ингээд сони юм болчдөг. Бүр ингээд гайхмар яагаад энэ гинт өвччүү? Яагаад зүгээрээс юм өвдчүү гэдэг ч юм уу иймэрхүү юм болдог. За нэгт ингэж илэрнэ. Хоёрт болохоор хүний сэтгэл санаанд нөлөөлдөг байхгүй. Юмыг ингээд дандаа л ингээд нэг тийм гутрангаар хардаг, зовлонтойгоор хардаг, залхуурдаг, өөртөө итгэдэггүй байдаг, хар бараанаар хардаг, болж бүтгүү талаас нь хардаг. Тэгэл ёо наа ч одоо ингэндээ айгуул би тэгэндээ гэдэг ч юм уу те. Энэ намайг тоохгүй те. Наа ажил чинь бүтэхгүй те.
За тэгээ суглаа суусан. За би чи азгүй юм чин дээ гэдэг ч юм. Ингээд дандаа өөрийгөө унгах, өөртөө дандаа сөрөг нөхцөл байдлыг авчрах тэр бодлыг чин их үүсвэр нь бас байдаг юм байна. Тэр энерги орон зайд байгаа болгох гэж юм. Сэтгэл санаанд чинь нөлөөлнө, харах өнцөгт чинь нөлөөлнө, бодолт чинь нөлөөлнө. Дотоод ухамсарт чинь нөлөөлнө. Ингээ явдаг. Тэгэхээр бид нар яг нөгөө тэрийг өөртөө анзаараад хараацчих болно л доо. За би энэ дээр ингээд дандаа өөртөө хайргүй зан гаргадаг. Би энэ дээр өөрийгөө үнэлдэггүй. Энэ дээр би айцтай учраас надад ийм юм тохиолдоод байгаа юм байна гэд нэг юмныхаа учир шалтгааныг ойлгочвол тэр блокны 50% байхгүй боллоо. Дараа нь тэрэн дээр ажиллаа засчингууд тэр ямар нэгэн сөрөг эрчим энерги тийм ээ блок аурадах тэр нэг муухай сөрөг зүйлээ бид нар ингээд устгахчих байгаа байхгүй юу. Ер нь ингээд ярихад бол амархан байгаа зү тий. Тэгэхгүй бид нар нөгөө өөрсөндөө дүгнэлт хийгээд бясалгаа, тунгаалтын бясалгал хийгээд өөрийгөө нэг шинжилж үзээ, дээрээс нэг хараад, доороос нэг хараад өөрийгөө хажуу талаас нь ажиглах тийм цаг хугацаа гаргадаг учраас яг мэдхгүй жижиг юмыг томруулад байдаг байхгүй. Тэгэл уулын болчихно шүү дээ. Тэгэд яагаад миний ажил төрөл бүтэхгүй анализ хий, тэрэн дээр тунгаалтын бясалгал хий, дээр доороос нэг харж үз, бясалгал хий. Бясалгал хийгээ жоохон дотоод сүнсээ сонсдог болчих юм бол угаасаа дотоод сүнс чи хэлээд өгч чинь чи энэ дээр ийм бодолтой учраас эсвэл чи энэ дээр ийм харах үнцгтэй учраас эсвэл энэ дээр чи ийм айцтай ийм гомдолтой учраас наа чи ингэж байгаа байхгүй юу. Энийг л засчих гэдэг ч юм уу. Ингээл тэр том юмыг засчих юм. За дээрэс нь одоо юу яадаг юм бэ л да бас удмаас дамжиж ирсэн тэр хараал жатга эсвэл бүр нөгөө нэг өнгөрсөн цаг хугацаанд тий өмнөх насанд тэр гомдол, өмнөх насанд авсан тэр гомдол эсвэл өмнөх насанд болохгүй зүйл хийсэн ч юм уу. Тэгээ тэрнээсээ болоод өөрийгөө ингээд дандаа буруутай гэж үздэг, өөрийгөө одоо шийтгдэг тийм ээ, далд ухамсартай өөрийгөө ингээд уучлах чаддгүй ч юм уу. Эсвэл өөр бага насны нэг мартагдсан юмнууд байгаа штэ. Яг сүнс бол угаасаа ухамсартай тий 3 настай ч 2 настай ч 1 настай ч ихэн хөвлөд ч хамаагүй сүнс бол ухамсартайгаа байд. Тархич нөгөө ой санамд тэр юм уу ч өөр бага насныхаа юмаа санахгүй штэ. Гэтэл тэнд сүнс санаад байдаг байхгүй. Сүнс чинь нөгөө ухамсартай байгаа учраас. Гэтэл тэр санахгүй мартагдсан өнгөрсөн цаг хугацаанд өмнөх төрөл юм уу бага насны цаг хугацаанд бид нар бас өөрийнхөө сэтгэлийг гэмтэх юм хийцэн байдаг. Гомдол, цөхрөл, өөртөө дургүй өрх эсвэл хин нэг үзэн ядах ч гэх юм уу. Иймэрхүү зүйлс хийцэн байдаг. Тэгээ тэр нь болохоор ингээд явцсан хугацаанд нэг өвчин болоод ирдэг. Тэгээ бид нэр санахгүй баа штэ. Энэ минийгаа ч гэсэндээ бид нэр ингээд бясалгал хийгээд дотоод сүнснээс асуух юм бол тэр мартагдсан дурсамжууд чинь сэргэж орж ирдэг байхгүй. Тэр үйл явц төсөөлж харагдаг ч юм уу орж ирнэ. За гих жишээний ингээд учир шалтгааныг олох боломж ерөөсөө бид нар зөндөө байгаа. Энийг бол ерөөсөө хэцүү гэж бодох шаардлагагүй. Бид нар яг төвлөрч чаддгүй байсан бол төвлөрч сурна. Төвлөрч сурсныхаа дараа нөгөө сүнстэйгээ холбогдож чадахгүйсэн бол сүнстэйгээ холбогдож сурна, сүнснээсээ хариулт авч чадахгүйсэн бол сүнснээсээ хариулт авдаг болно. Гих мэтчил ингээ явна. Уул нь бол энийг чинь бид нар нэг багасаа л хийж даадах хэрэгтэйсэн л та ядаж 13 нас хүрээд те тодорхой хэмжээгээр тунгаалтын бясалгал хийдэг. За 13 наснаас өмнө жоохноос ер нь тунгаалтын бясалгал хийдэг. За 13 нас хүрчээд харин суугаад нүдэн анид бясалгал хийдэг ч юм уу. Ингээд багасаа бас хөгжүүлэх ёстой боловсрол хөгжүүлэх ёстой нэг өгөгдөл байсан байгаа байхгүй юу. Одоо нөгөө арга билег боловсролын аль алийг тэнцүү авч явахаар тэгсэн бол ингээл өдөд ямар ч юм өвчин зовлон хин нэгнийгээ алдах ингээл аимшигтай сэтгэл шархлуулсан юмнууд бол гарахгүй байх байсан л та. Яг л тэр чин бага наснаас ойлгоод засчиж байгаа юм чи ирээдүйн бүх юм ингээд сайхан болгочихж штэ. Тийм өгөгдлийг уулна их дэлхийн маань. Тийм өгөгдлийг бидний өв дээдс, бидний сүнслэг оршихуу, бидний их үүсэр биднэрт хайртай болохоор өгсөн байдаг байхгүй юу? Бүх юм одоо битгий те зовоосоо битгий ингээд шаналаасаа гэсэндээ бүх боломжийг ингээ их үүсэр буюу бурхан биднэрт өгсөн байдаг. Харин бид нар тэрийг ашиглаж чаддгүй. Тэрэндээ л гол зэнглэн байгаа. За тэгээд түрүүнийхээ яриаг үргэлжлүүлэхэд тэр бага наснд босон үйл одоо өмнөх нас болон бага наснд босон үйл явцыг хүн тархиараа санахгүй. Санахгүй хугацаанд болсон үйл явдал нь өөрөө бидний нөгөө нэг ингээд даалд ухамсарт ингээд нөлөөлчдөг байхгүй юу? Даалд ухамсарт нөлөөлөхдөө одоо хинч чамайг хайрлахгүй штэ, хинч чамайг тоохгүй штэ тий. Чи бол угаасаа л ийм амьдрах тавилантай, чи бол угаасаа азгүй штэ, чи эсвэл царай муутай штэ. Чи угаасаа чадахгүй штэ гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсийг даалд ухамсарт суулгацсан байдаг учраас тэрийг хин нэгнээр одоо засууллаа гэж бодъё л доо. Одоо энерги засалч эсвэл ламбо өгөр ч юм уу би одоо ингээд ийм
өмнөх насанд хийсэн карма эсвэл бага насанд хийсэн карманасаа үйл өрөөсөө болоод ингээд зовоод байна. Засаад өгөөч гэж засуулчихна. Магадгүй тэр энерги нь тэр даалдан ухамсарт чинь нөлөөлөд исэн тэр их үүслийнх нь энергийн зас чинь гэхдээ даалдан ухамсарт чинь нөлөөсөн зүйл засагддаггүй байхгүй. Тэрийг өөрөө л хүн засдаг. Тэгэхээр энэс юу ойлгож болох вэ гэхээр засууллаа тийм ээ. Бид нар одоо хин нэгэн хүн дээр хин нэгэн засч үздэг хүн дээр заах энергийнхээ хүүслийг засуулчлаа. Энергиэс чинь аураны чинь орон талбараас тэр сүрэг эрчим энергийн үүслийн их үүслийг авчлаа, засуулчлаа гэхэд даалт ухамсарт байсан зүйлийг чинь засч чадахгүй шүү дээ. Тэр хүн өөрөө ухамсарт засна шүү дээ. Ухамсараараа. Эн чинь ийм юм болцсон учраас би чи ингээд байсан учраас энэ дэр нэг ийм буруу ойлголт байсан учраас би ингээд байсан учраас эн чинь ингэсэн байна гэсэн зүйлийг хүн өөрөө олж хараад хүлээн зөвшөөрөөд өөрөө тэрлүүгөө ороод ухамсарлаад цаашаа тэр давтах үйлдэлээ болоод ингэж бүрэн дүүрэн засал явагдаж шүү дээ. Тэгэхгүй бол биш дээ. Тэр энерги хүүсгийг авчлаа, засчлаа гингүүд хүний өөрийнх нь ойлголт засагдаагүй, ухамсар засагдаагүй, дад ухамсарт байгаа тэр дадал засагдаагүй байдаг учраас тэр чинь одоо хэцүү тий. Их үүсэл нь засагдчихад байдаг. Гэтэл дад ухамсарт нөлөөс нь ингээд засагдаагүй үлдчихдэг. Тэгэхээр эн чинь ямар ч ялгаагүй юм болчдөг байхгүй. Тэгэхээр ер нь хүн өөрөө өөрийгөө засах зүг байгаа сте тий. Дахиад тэр чинь тавтагдах магадлал айгүй өндөр болчиход идэх. Хүн ухамсарлаагүй юм чинь тэрийг дахиад тавтана. Дахиад дад ухамсар туссан айц нь үргэлжлүүлэл айгаад л байна. Дад ухамсар туссан гомдол нь үргэлжлүүлэл гомдол байдаг байхгүй. Тэр энэ бүгдээс ингээ харахад хүнээр засуулсан ч гэсэндээ тий их үүсрийн голомтыг авсан ч гэсэндээ ер нь дахиад давхар хүн өөрийнхөө ухамсараар өөрийнхөө тэр ойлголтоор өөрийнхөө бясалгалаар хүн өөрийнхөө тэр учир начрыг ухаж авчиж ойлгож хүн өөрийгөө заавал давхар засах шаардлагатай болчихж байна. Тэгээ яадгүй тэр засал хийдэг хүмүүс лам бөөнөр чи юу гэж хэлдэг вэ гэхээр за яг би ингээд энерги чи үүслийг засаад өглөө. Тэглээгээд хүнээр засал хийлгэлээгээл цаашаа амьдрал чинь гэл те нэг гой бүх юм чинь бүтээл одоо нэг сайхан амьдрал ямар ч одоо тийм зовлон бэрхшээлгүй амьдрна гэсэн ямар ч баталгааг өгөхгүй. Тийм ид чид байдаггүй юм. Тийм юм байдаггүй. Хүн өөрийгөө ер нь цаашдаа яаж авч явах вэ? Хүн өөрийгөө засаж өөрийгөө л өөрчлөнө гэхээсш хүн дээр засал хийлгэлээгээ тэр энергийн голомтон л устна уу гэхээсш цаашаа яаж амьдрах нь тэр хүнээс өөрөөрөө шалтгаална. Түүнээс ч засал хийлгэлээгээд бүх юм чин гой болно гэсэн ямар ч баталгаа амлалт байхгүй гэдгийг зарим шудраг онгодууд ч юм уу шудраг засалчид шууд хэлдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр орчлон ертөнцийн хуулийн дагуу засал хүн өөрөөрөө хийгдэнэ. Тэгжиж сүнс суралцдаг байхгүй юу? Ерөөсөө их үүсрийн хийсэн зүйл одоо тэр орчлонгийн зам энергийн хууль нь юу гэхээр энерги өөрөө хувьсан өөрчлөгдөж тийм ээ. Сүнс өөрөө олон төрлийг авч иж шиг тийм үү. Сүнс өөрөө олон зүйлийг мэдэрчээж, туршиж, үзчиж, ухамсарлаж, тэнцэнээсээ сургамжааж, ухамсарлаж ойлгож сүнс хөгждөг, дэвшдэг. Энэ бол ерөөс орчлон ертөнцийн зам энергийн хууль. Их үүсрийн хүсэл бүтээл нь тэгсэн. Гэтэл энийг зүгээр л засал хийлгээл болох чинь, засал хийлгээл янзлчин, ингээл аврагдчихна, ингээл биеуд сурах шаардлагагүй гэд алгасах ямар ч тэр энергийг хуурах боломж байхгүй. Энерги хуурах боломж байхгүй. Зүгээр яг заслууд чи ингэж явагддаг. Одоо жишээлбэл усын байраас хавдгийн одоо хайрхны уул усны нэхэл байлаа гингүүд одоо бөөнрийн онгот нь очиод яг гэрээ хилцэл хийж болдог тийм ээ. Энэ нэхлээ буцаад авчгаа. Энэ одоо энэ үр дээр ингээд өөрөө юу ячжээ? Барай тавьчихжээ. Нэхэл тавьчихжээ. Энэ нэхлээ буцаад авчихжээ гэд сүнслэг төвшөндөө яриад нэхлийг буцаад ахуулчих болно тийм ээ. За эсвэл тэр үүлийн үр кармагийн тэр засаж байгаа хүн өөрлөгөө шилжүүлж авч болно. Өөрлөгөө шилжүүлж аваад өөрөө нөгөө хурдан ухамсарлаж ойлгож хурдан цэцгаараа ингээд засаад шатаач болно. За эсвэл цаг хугацааг түр хойшлуулж өгч болно. Дараа төрөл рүү шилжүүлж болно. Үр хөвгт рүү шилжүүлж болно. Гэх жишээний одоо яг заслын арга техникүүд байна. Энийг гэхдээ би миний хувьд яг тунгаахта тийм ээ. Би яг тийм сүнсээр очиж уулзаал нэхлээ буцаад авчгаа гэж хэлж чаддаг ч юм уу. Тийм сүнсний чадвар хөвгтөлтэй супер засал хийдэг хүн байсан бол яг энэ заслыг зүгээр нялх хүүхдтээр ч юм уу эсвэл бүр нөгөө нэг цаганд тулцсан ч юм уу тийм амьдралын заслыг хийх байсан.
Одоо хүүхдүүд чи өөрөө ингээд бясалгаад ухамсарлаа тэргээ застлаа хугацаа орно тийм ээ. Гэтэл тэр хугацаа орох гээд байдаг тэр хугацаандаа хүрэхгүйгээр наан янз бүрийн болохгүй юм болох гээд байдаг. Үнэхээр тулгамдсан цаг хугацаа байхгүй зүйл дээр бол яг хөө тийм заслыг нь бол хийгээд өчөд бол болохоор байгаа хгүй юу. Ингээд тунгаахад. А гэтэл хүн өөрөөрөө ухамсарлаж ойлгож засах ёстой юмнэр нь урдуур нь орж засал хийх бол нэг талдаа тэр хүнийг аварж байгаа юм шиг болж нөгөө талдаа тэр хүнийг хорлож байгаа юм байхгүй. Яагаад гэвэл тэр сүнсэнд хөгжих хэрэгцээ байна. Тэр сүнсэнд суралцах сонголт байна тийм ээ. Байхад тэр суралцах юмных нь өмнөөр ингээд орж болохгүй. Тэгэхээр бүр зайшгүй шаардлагатай бүр нялх хүүхд төр жоох хүүхд төр тийм ээ хугацаа байхгүй ч юм уу ийм юм дээр л харна ёстой. Бодож байгаад ч гэхдээ те цаатлын үр дагаврыг ингээд бодож аваад маш нухацтай хандчихж тэр заслын үүлийг хийвэл зүгээр санагддаг. Тэгэхгүй бол эн чинь жамыг зөрчиж байгаа байхгүй юу. Ер нь гэхдээ цаг хугацааны хувьд ч гэсэндээ тулцсан юм ч гэсэндээ тэр чинь яг хөө тэгэл нөгөөнөөс сүнсний л одоо өөрсдийнх нь сонголт сүнсний л туулал сүнсний л хөгжил штэ бол энэ дээр бол хин ч одоо хин нэгнийгээ засах үргүү хин ч нэгнийгээ засах шаардлага байхгүй болно. Яа тэгэхээр угаасаа тэр орчлын ертөнцийн зам дээр хүн өөрийнхөө тууллаар өөрийнхөө сонголтоор өөрийнхөө зовлонгоор сүнс өсөж хөгжнө гэсэн жамтай хахад заавал тэрийг нөгөө нэг засаж янзлах ёстой гэсэн юм байхгүй. Гэхдээ яг хуу бид нар бие биендээ анхаарал тавьдаг, бие биендээ хайртай учраас одоо шаардлагатай зүйлээр ингээд засдаг тийм юм байсан. Гэтэ одоо энэ бүр утгаа алдсан. Зүгээр тэр хүн ухамсарлаж ойлгоно уу, ойлгохгүй байна уу, тэр хүн өөрийнхөө туулаар явна уу, явахгүй нь хамаагүй шууд засны янзлан гэл ямар ч одоо цаадах юм ингээд ухаж хүнд нь ойлгож ухамсарлуулахгүйгээр л ингээд засаад байдаг ийм нөхцөл байдал үүсчээд байна. Энийг бол би таалахгүй байгаа. Тэгэхээр хүн ч гэсэндээ өөрийнхөө цаашдын амьдралыг бодсон ч тэр өөр хүүхдээ бодсон ч тэр ер нь хүн өөрийгөө л засах ёстой. Энэ бол хамгийн одоо зөв жамын дагуу шудраг зүйл ахгүй юу. Цаашдынхаа үр дагаврыг бодсон ч гэсэндээ. Тэгэхгүй хүнээр засуулцдаг. Гэтэ хүнээр яг голомтын энергийн аливаа нэг голомтын засууллаа гэхэд тэр чинь далд ухамсарт суусан юм засагдсан байлээ. Далд ухамсарт суусан зүйлийн ихүүлсэн заримдаа тэр одоо уул усны нэхэл усын байраа гэдэг аа штэ. Тэрний юмнаас ч байж болдог, удмын хараалаас ч байж болдог, карманаас ч байж болдог гэхгүй далд ухамсарт суусан зүйл нь. Тэгтэл нөгөө их үүсвэрийн их энергийг алга болгоцсон ч гэсэндээ далд ухамсарт нөгөө дадал болцсон зүйл гэдэг чинь өөрөө угсаа ойлгомжтой штэ. Үгнээсээ далд ухамсарт суусан зүйл чинь өөрөө зүгээр 1 секундын дотор хин нэгэн заслыг л алга болчтгоо. Тэр хүн өөрөө ухамсарлаж ойлгож харж тэр чинь байхгүй болдго юм. Тодорхой хэмжээний хугацаа зарцуулж өөрөө ухамсараараа пак гэж ойлгочих юм бол 50% байхгүй болно. Дараа нь жоох үйлдэл гарахад тэгэл үлдсэн 50% байхгүй болдог ч юм. Ингэж бүрэн дүрэн засардаг юм аа. Тэгэхээр энийг чинь ухамсараараа засах гэдэг байгаа. Ухамсараараа засахын тулд бид нар ухаалаг байх хэрэгтэй, юмыг ухдаг байх хэрэгтэй, тунгаадаг байх хэрэгтэй, бясалгадаг байх хэрэгтэй. Тэгэхээр хүн болгон бясалгадаг байх шаардлагатай, хүн болгон ухамсарын бясалгал хийдэг, тунгаадаг, учир начир нь ирж хайдаг байх шаардлагатай, өөрийгөө ухдаг байх шаардлагатай. Энэ нь бол зүгээр одоо ганцхан одоо тийм сүнслэг ажил хийдэг ч юм уу эсвэл одоо сүнслэг талын өгөгдөлтөө хүмүүс нь бясалгаад бусд нь бясалгах шаардлагагүй гэсэн үг биш. Бясалгал гэдэг чинь өдөр тутмын хоол хүнс одоо амьдралын одоо ямар хэм маяг гэдэг те тэрнтэй л адилхан зүйл байхгүй. Энийг ойлгох хэрэгтэй. Тэгээ яг нөгөө хүмүүсийг харахаар зовоолын шаналалаа нэмж бүтгэхгүй тэрнж бүтгэхгүй байх гэл энэ одоо хөрхи яатсан болоо яагаад энэ бүтгэхгүй байгаа юм бол яагаад энэ дээр ингээд зовоод яатсан болоо гэхээр тэгээ яг өөрөөс нь болцсон. Гэхдээ чи өөрөө энийг л ойлгочих л доо. Чи өөрөө энэ дээр блок тавиад байна. Чи өөрөө энэ дээр засаагүй айдас, засаагүй одоо эго байна, тийм ээ? Эгоноос болоод хүртэл эго чи өөрөө бас нэг блок болоод гараад ирчихдэг. Тэгэхээр чамд ийм эго байгаа учраас ингээд эн чи хараашаа үйлчлээд байна. Чамд ийм айдас байгаа учраас чи энийг ухамсарлаж ойлгоогүй учраас эн чи ийм юмнууд байна. Энийгээ зүгээр ухамсарлаж ойлгоод өөртөө ажиллаад ингэчих юм бол наад энерги орон талбарч байгаа. Талбарт чинь бүх тэр хараалж байгаа одоо юу гэдэг юм те. Бүгдээрээ ингээд байхгүй болчих бүрэн боломжтой ингээ харагдаад байна шүү дээ. Хамгийн гол нь чинийгээ ингэж гээд хэлчмээр санагддаг. Уу яг ухамсараар сэрж байгаа үнэхээр аргаа харцсан тулцсан ч юм уу эсвэл үнэхээр тийм их сайн ойлгодог хүмүүс бол ингээд сонсоод засчин те тэрэн дээрээ бясалгаад нэг яг ганц 2 жилийг зарцуулаад ч юм уу зарим нэг хэдэн сарыг зарцуулаад ч юм уу те ингээд өөрийгөө ингээд засах боломжтой засчдаг. Гэтэл нөгөө цаг хугацаанд болоогүй ч юм уу энийг үл оошоодог ч юм уу энд нэг бүрэн итгэлээ тавьдаг ч юм уу эсвэл үнэхээр нөгөө амь насанд нь тулааг болохоор хүмүүс ингээд хоригчдаг байхгүй хэлж өгсөн ч гэсэндээ маргааш нь мартчихдаг. Тэгэл за тэгж чад болно нэз мөнгөтэй хадал болчихно гэдэг ч юм уу те.
Эсвэл нэг бүрэн итгэл үнэмшил өгөхгүй, эсвэл нэг сүнснийх нэг ухаарах ухамсарлах цаг нь болоог болохоор бяцлалаа хийдгүү ч юм уу. Ингээд ихэнх хүмүүс төр юу ячдаг л та. Энэ бүхэн дараагийн шат руу шилжээд ингээд явдаг. Тэг яг энэ одоо шилжилтийн ухамсарын одоо сэрэлтийн цаг үед болохоор одоо бид нэр хуучны хин нэгнээр засуулчин, хин нэгэн ламыг очиж шүтчин, хин нэгэн бурхныг очиж тагчин гэдэг тийм одоо шүтлгийн хэлбэрээс бид нар салах хэрэгтэй. Бид нар өөрөө өөрсөндөө эзэн болохыг сурах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө засчдаг байх хэрэгтэй. Ухамсарлаад, бясалгаад, учир начраа хин нэгнээр одоо гуйжтэй, хин нэгэн царай алдахгүйгээр өөрөө өөрийнхөө эзэн болоод өөрийгөө тэгч ер нь бол янзлаад учир начраа мэддэг болчих байх хэрэгтэй. Тэрнийх нь үүднээс бас тэрүүгээр нь ч гэсэн орчлон ертөнц дээд ухамсарууд тийм ээ биднэрт ингээд боломж олгоод далд ертөнцид ингээд юмнуудаа хийгээд байгаа штэ. Тэгэл бид нар энэ сайхан цаг үеийг ашиглаад өөрөөсөө эзэн болоод авчих хэрэгтэй байхгүй юу? Дандаа л одоо хин нэгэн бурхныг царайчлаад, хин нэгэн чаддаг мэддэг хүнийг ингээд царайчлаад хий гэснийг хийгээл тэгэл нэг доор нь ороод тэгэл өөрөө юу ч чадахгүй ингээд хэцүү байдалтай тий ингээл мөнгө төгрөг сэтгэл санаагаараа хохироод тэгэл нөгөөдүүлээ ингээд залбираал гуйгаал араас нь хөөцөлдөөл хормоодоод нэг ингэчээ шүү гэх нэг далаангут нь айгаал алга бол ингэж өрөвдөлтөй амьдрахыг одоо хүсэхгүй шүү дээ. Ингэж өрөвдөлтөй амьдрахаас залхаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр эн чин энэ ухамсарын шилжилтийн цаг үед ерөөсөө хүн өөрийнхөө эзэн болох хэрэгтэй юм байна. Хүн өөрөө ухамсарлаж ойлгох хэрэгтэй юм байна. Хүн бэлэг талдаа боловсрал одоо бэлэг талын боловсралтай цаг хугацаа одоо мөнгө төгрөг одоо юу л гэдэг бүх зүйлээ бас адилхан нэг арга талын боловсралтай зориулдаг шиг зориулдаг байх шаардлагатай юм байна. Ингэж бидний сүнс хүчрэг болох хэрэгтэй юм байна. Богино хугацааны дотор бид нэр олон одоо өвөг дээдсийнхаа, олон өмнөх төрлүүдийнхаа одоо учир зангилаа, энергийн учир зангилаа, кармаг ингэж ухамсарлаж ойлгож богино хугацаанд одоо засах боломжтой болсноороо одоо энэ цаг хугацааг бас ашиглаж авах хэрэгтэй юм байна гэж та нараа уриалмаар байна. Тэгээ яг миний одоогийн судалж ойлгосон нөхцөл байдлын дагуу ярьж байна. Тэгээд үнэхээр үр хөвгтдөр тэр шилжээд ороод ирсэн байл бас яах вэ? Өмнөөр нь орж засах боломж байдаг юм уу? Эсвэл үр хөвгтөд томортол нь хүлээх юм уу ч гэдэг юм уу? Энэ минийх нь бас учир зангилааг нь одоохондоо энэ дээр бол бясалгаагүй байгаа. Ямар ч л гэсэн хамгийн чухал ойлгож мэдсэн, ухамсарласан зүйл маань, харсан зүйл маань гэвэл ямар ч тач хүн өөрийгөө ямар ч аюул бэрхшээл, ямар ч одоо хорлол нэхэл юмнаас бүрэн өөрийгөө гарах боломж байд юм биш үү? Гол нь л бидний хичээл зүтгэл, бидний ухамсартаа оруулж байгаа тэр бэлэг талын сүнслэг боловсралтаа оруулж байгаа хөрөнгө оруулалт, бясалгал энэ ухаан гэдэг зүйл маань, ухамсар гэдэг зүйл маань гол аврал нь юм байна шүү гэдгийг бол ойлгосон. Энэ их ухамсар, энэ бурхан тэ маш ингээд биднэрт тайраар ханддаг юм байна. Биднэрт одоо бүх түлхүүр чаажийг өгсөн байдаг юм байна. Үнэхээр бидрийг хайрлж, биднэрт үнэхээр бүх шийдийг өгжээ гэдгийг мэдрээд ингээд маш гоё сэтгэл тайвшраад баярлсан. Тэгээд энэ баяртай мэдээгээ та нартай хуваалцаж ярилцъя гэж бодоод ингээд сууж байна. За. Тэгээд энэ хүртэл сонссон та нартай талархаж байна. Тэгээд ерөнхийдөө бол гол нь одоо ухамсар ухаанаар тэлэх юм биш үү? Ухамсарынхаа саваал томсгох юм байна. Далд ертөнцийн тэр энергийн зангилаа, учир шалтгаан юунаас юу үүсээд, юунаас хаашаа юу болоод яагаад бидний амьдрал ингээд иймэрхүү явдгийг те ямар учир жанцантай байдгийг гэдгийг гоё ингээд судлаад өөртөө гоё ингээд боловсрол болгоод тийм ээ. Далд ертөнцийн бэлэг оюуны боловсрол болгоод ингээд аваарай. Тэгээ яг ахин хэлэхэд энэ Dollars Canon гэдэг мундаг хүний одоо ном сударт ирнэ энэ зангилаануудыг ингээд битцсэн байдаг учраас тэр номыг уншвал бас илүү ойлгох тухам юм болов. За Оошо багшийн бас тэгээд буддын өндөр хэмжээсээс бууж ирсэн тэр ухамсарын одоо тэр тайлал номнуудыг бас уншвал бид нар ойлгоно. Тэгээд энэ хоёр хүний хаал юм зөвлөдөг. Тэгээ гоё өөртөө боловсрал олгоод ингээд сүнсээ гоё тэлээ, сүнсээ хүчрэх болгоод дараагийнхаа амьдралыг болон удам сударт ингээ гоё гайхамшигтай сайхан амьдралыг бэлгэлээрэй гэж хэлмээр байна.